Бизнес үүрэг нэвтрүүлэг ээлж дугаарынхаа зочноор 1 сарын өмнө Америкийн нэгдсэн улсаас шинэ хиймэл дагуулаа хөөргөд ирсэн DDH компани гүйцэтгэх захирал, Unitel Group-ийн контент хөгжил төлөвлөлтийн газрын захирал Гамболдын Барсыг урьж ярилцлаа. Тэрээр 2010 онд Univision-ы IPTV-г Монголд анхлан нэвтрүүлэх багт орж ажлын гараагаа эхлүүлж, түүнээс хойш Unitel Group-ийн томоохон төслүүдийг хариуцсан ажилласнаар DDH компани гүйцэтгэх захирал болж дэвшин ажилласан байна. Хиймэл дагуул дээр зөвхөн Монгол руу чиглэсэн тусгалтай болсон нь DDH компанийн хувьд сувгийн гаралт илүү сайжрах, сувгийн тоо нэмэгдэх, интернетийн үйлчилгээтэй болох зэрэг маш олон боломжийг хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ. Ингээд түүний ажлын туршлага, DDH компани шинэ хиймэл дагуул, контент хөгжлийн салбарт ямар шинэ боломжуудыг нээж байгаа талаар ярилцсан нэвтрүүлгийг одоо хүлээн авна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Бод Интернэшнл компани гүйцэтгэх захирал, Монгол Масс Медиа Группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Амундра, жүжигчин Эрдэнэ Билэг нар ярилцах болно. Сайн байна уу? Барсгал. Сайн байна уу? Урилга хүлээн авч ярилцсан баярлалаа. Намайг сурч ярилцсанд баярлалаа. Ажлын амжилттай. Таатай ажилласан уу? Сайн. Ордоо энэ дээр төвлөрч ажиллаж байна. Ордоо манайх нэг юм шинэ хиймэл дагуул хүрсэн. Тэгээд шинэ үйлчилгээ бас хэрэглэгчнэрийн илэн бай, дуран солих, ребрандинг гэдэргээл нэлээд их ажилтай байна да. За, ажил ихийнхээ хажуугаар бас нэвтрүүлэгт маань шинэ төслийнхөө талаар ярилцах болсонд баярлалаа. Хоёулаа суугаад дэлгэрэнгүй тухтай ярилцъя. За, бизнес үүрэг нэвтрүүлгээрээ DDH компаниг онцлог болсон нэг шалтгаан гэвэл DDH компани маань шинэ хиймэл дагуулын төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа юм байлээ. Тэгэхээр яагаад хэрэгжүүлж эхлэх болов гэсэн энэхүү асуултаар ярилцлага эхлэе. Манай яг энэ IPTV яг энэ чиглэлийн салбарт ер нь их хөгжөөд хэрэгцээ шаардлага тулгарч байна уу? DDH компани бол хиймэл дагуулаар одоо телевизийн сувгуудыг Монгол орондоо ярилцсан хэрэглэгчид үзүүлдэг. Одоо дэд үтсийн компани, оператор компани гэж нэрлэж байгаа тийм. IPTV ба шилэн кабелаар. Тэгэхээр хиймэл дагуул өөрөө нэлээд тийм онцлог өөр одоо бүх орнуудыг хамарсан, бүх хэрэглэгчнэрт нэгэн зэрэг хүрч чаддаг тийм онцлог одоо технологи л доо. Хиймэл дагуулаар дамжиж байгаа учраас хиймэл дагуулын өөрийнх нь одоо насжилт гэж ойлголт байдаг. Тэгэхээр манай одоогийн явж байгаа хиймэл дагуул бол яг 15 жилийн өмнө хөөрсөн. Сансарт гарсан хиймэл дагуул. Одоо өнөөдөр эрхчлийн дундуур бол хугацаанд одоо дуусаад амьдралын мөчлөг дуусаад бид нар нэг солих шаардлага гарч байгаа. Тэгэхээр дараагийн одоо 15 жилийнхаа бид нар хиймэл дагуулыг хөөрөх ёстой болж байгаа. Нэг тийм шалтгаан байна. Хоёр дахь шалтгаан бол яг технологи хөгжихээр бид нар одоо контент үзэгчнэр те хэрэглэгчнэр одоо хэрэглэгчийн хэрэгтэй шаардлага бас их өөрчлөж байгаа. Маш олон сувг үзхийг одоо хүсдэг болж байна. HD үзхийг хүсдэг болж байна. Дээр нь одоо Univision-тэй холбоотой кино сан, видео сан гэдэг контентын хэрэглээ одоо хэрэгцээ шаардлага маш их өсөж байгаа. Тэрийг дагаад бид нар хиймэл дагуул дээр юм зурс түрээслэнэ гэж ярьдیں۔ Зурс. Тэр зурсаа одоо өргөтгөх, техникийн дахиад хөрөнгө оруулалтууд хийх зайлшгүй шаардлага гарч байгаа. Сувгаа нэмэхэд бол тэгээд бид нар сая SpaceX компани хөргсөн Curiosat Ketisat 5A гэдэг юм хиймэл дагуулыг DDH компани 2 жилийн өмнөөс зөвхөн Монгол руу харсан юм одоо гарч идэнгээр зүүрлэл тусгалтай цацрагтайгаар бид нар захиалж одоо хөөргүүлсэн гэсэн үг. үзэгчдийн хувьд, хэрэглэгчийн хувьд ер нь энэ хөшин төслийн үр дүнд
ямар давуу талуудыг бий болгож байгаа вэ? Өмнө яаж явж исэн бэ гэхээр одоо бусад орон зориулагдаад хөөрцөн байсан сателлайтн дээр одоо тодорхой зураас түрээслээд одоо нэг тэмний бөөрөнд нь алдах жишээний явж исэн байхгүй. Тэгэхээр одоо бид нар Монгол одоо харилцаа холбооны төвөнд уг нь бол энэ маш том үйл явдал болж байгаа. Зөвхөн Монголдоо зориулсан дээр хиймэл дагуулыг бид нар уучлаа захиалаад хөөрөөгүй байхад нь захиалаад үйлдвэрлүүлээд тийм шүү дээ тийм ээ захиалыг та бүхний шаардлагын дагуу үйлдвэрлээд хөөргөөд ийм одоо тохиргоотой техникийн ийм үзүүлэлттэй байх хэрэгтэй гэж бэлдээд тэгээ хөөргсөн анхны тохиолдол л доо. Сая 10 сарын 30-нд Америкийн зүүн эргийн Флорида гэдэг NASA-гийн яг одоо сателлайт хөөргөдөг тэр буужин хөөргөдөг төв байт юм. Би тэнд очиод ирсэн 10 сарын 30-нд хөөрсөн. Тэгээд яг хөөрснийхаа дараа манай сателлайт маань өөрөө нэг сарын хугацаатай юм тохиргоо суйрлуулалт одоо маш их техникийн бэлтгэл ажил хийдэг. Тэр ажил маань сая дуусаад бид нар 12 сарын дундаас эхлээд яг одоо хэмэл дагуулаа, шинэ хэмэл дагуулаа ашиглаад хэрэглэгчтэй шилжүүлэхэд бэлэн болцсон байгаа. Бид нар өөрсөндөө зориулаад захиалгаа төөргүүлсэн учраас илүү Монголтойгоо ойрхон тий одоо баг яривал Сүхбаатар Дорногов аймгийн чихт маш ойртоод ирсэн дээр байгаа сателлайт гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэмэл дагуул Монголтой ойртохоор яаж нөхөр нөө цацрагийн одоо сигнал чадал өснө. Одоо чадал өсөөд ирэхээр дамждаг сувгийн тоо олон болно. Дүрсийн чанар гарал сайжирна. Бид нар одоо 50 орчим HD сувг дамжуулж эхлэж байгаа он гараад. Одоо бол маань 10 орчим HD сувг явдیں۔ За дээр нь бидний шинэ хэмэл дагуултаа болсон өргөн зурвас авчихсан. Өргөн зурвас захиалаа үйлдвэрлэсэн учраас интернет дамжуулах бүрэн боломжтой болж байгаа. Уучин бол зөвхөн телевизэн сувг байсан. Одоо интернеттэй болж байна гэсэн үг. 5 4 3 2 1 DTH компани энэ шинэ томоохон хиймэл дагуулын төсөл маань контентын салбарт маш олон боломжуудыг олгож байгаа. Тэгээд та өөрөө бас Unitel компани контент хөгжлийн газрын захирлаар ажилладаг тийм ээ. Тэгэхээр яг ер нь танай компани контент хөгжлийн бодлого нь яаж явагддаг вэ? Манай энэ зах зээл бол маш эрчимтэй хөгжиж байна л да. Контент гэдэг ярихаар дан ганц дэдиш биш. Unitel, Univision бид нар группээрээ ер нь контентын нэг үндсэн бодлоготой явдаг. Хэдийгээр өөр платформ, өөр компаниуд ч гэсэн. Тэгэхээр би илүү одоо группийн контентын бодлогын талаар ярих нь зүг бах. Хиймэл дагуулттай холбоотой гарч байгаа давуу талуудаас гэх юм бол контенттой холбоотой мэдээж илүү одоо HD 4K гэдэг илүү бид нар контент үйлдвэрлэгч нарт дараагийн дүрсний чанар, дараагийн одоо орлого олох тэр шинэ боломжуудыг нээж өгч байгаа. Эсвэл аймгийн төвийн телевизүүдэд одоо бусад аймагтаа гарах, орон даяар гарах тэр дэд үтсийн маш том боломжийг нээж өгч байгаа. Ер нь Холливуд студиудтай ингээд гэрээ байгуулад ажиллаад явхаар нэг зүйлийг анзаарсан. Монгол кино уран бүтээлчтэй хараад Монгол контент үйлдвэрлэгчнээ харсан чинь тэдний ажиллаж байгаа, бидний ажиллаж байгаа хоёр шал өөр байгаадсан байхгүй. Нөгөө одоо гадны жишгээр бол нөгөө Brad Pitt, Tom Cruise мөн өөрөө киногоо хийгээл өөрөө барьж өгөөл, өөрөө борлуулаад, өөрөө зээлээ аваад ингээл өөрөө санхүүжүүлэл ингээ яваадсан байхгүй. Тэгээд явхаар нөгөө менежментийн гэдэг оюуны өмчийн хамгаалалт, хууль эрх зүйн орчин, санхүүжилтээр нь орхигдчихдаг манай хувьд. Уран бүтээлэл бодоод байдаг. Тэгээд бид нар Холливуудын талаар судлаад үзсэн чинь тэд нар яадаг вэхээр Warner Bros гэдэг Paramount гэдэг компани бол ямар ч камер байхгүй, ямар ч жүжигчин өөр дээр одоо ажилуулдаггүй тийм зөвхөн менежментийн нийтэд компанитай хөрөнгө оруулагч. Тэгэхээр бид нар энэ тогтолцоороо орох хэрэгтэй юм байна. Менежмент, маркетинг, дистрибьюшн, оюуны өмч, хууль эрх зүйн гэрээ контракт бүх хамгаалтыг бид нар хийх хэрэгтэй юм байна. Дээр нь хөрөнгө оруулах хэрэгтэй юм байна. Уран бүтээлч нар бол уран бүтээлэл хийх хэрэгтэй юм байна гэдэг тэр зүйлийг харсны үндсэндээ Nomad Pictures гэдэг одоо компани байгуулад явж байгаа. Энэ яг урт хугацаанд хаашаа явах вэ гэхээр бид нар контентын салбар хөгжөөд тэндээ сайн контент бий болно. Тэр сайн контентээр менежмент хийснээрээ контент одоо борлуулагдах, дистрибьюшн хийгдэх тэр боломжууд нь яг зарчмынхаа дагуу явна. За тэгээд хажуугаар нь бид зөвхөн одоо Univision дээрээс үзэж болох контентуудыг илүү хийхийг зорж байгаа. Түүнээс контент одоо хаас айгу бүгднгөөр нь гардаг байсан бол энэ чинь айгу зүгээр нэг commodity талхал болоо хөрч штэ тий. Тэгэхээр контент бол тийм байж болохгүй, контент бол ялгарх хэвээр. Тэгэхээр тийм л одоо бодлоготой л явж байгаа да. Дэлхийн жишг ч гэсэн тийшээ явж байгаа. Оператор компаниуд өөрсдөө контентоо үйлдвэрлэж байна. Netflix гэдэг компани өөрөө контентоо үйлдвэрлээ, өөр дээрээ тавьж байна тий. За нөгөө контент үйлдвэрлэгч маань тэгэхээр яаж ийнө вэхээр өөрөө тэгвэл хэдүүлээ OTT интернетээр суурилсан дэд үтс аппликейшн хийгээд би контентоо шууд
эцсийн хэрэглэгчтэй борлуулъя. Дунд нь Netflix зараад Netflix цаашаа зараад явахаар бас болохгүй байна те. Хүний юм аваад өрсөлдүүлэхээр Netflix чи өөрөө контент хийчихэд байгаа учраас тэгэхээр нэг ийм бас нөгөө бизнесийн гинжин одоо хэлэхэ value chain дээр жоо өөрчлөлт явагдаад байгаа. Бид нар ч гэсэн тэрний талаар бас тодорхой бодлого төлөвлөсөн ажлууд зөндөө байж байгаа. За та гурвын яг нэгдэж ярих сэдв бол контентын салбар байгаа тийм ээ. Яг контентын хөгжил гэд ярих юм бол манай Монгол хэдийгээр цөөхөн хүн амтай жижиг зах зээл гэж ярьдаг ч гэсэн маш эрчимтэй хөгжиж байгаа, өрсөлдөө маш ширүүн болсон гэж салбараар нь бол тодорхойлж болохоор тэгээ яг өөрсдийнхөө контент дотроо өөрсдийнхөө хийдэг чиглэлээс харах юм бол хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага хэрхэн хөгжиж байгаа вэ? Манай нэг үндэсний нэг онцлог багш байна. Энэ одоо үндэсний давуу тал юм уу, эсвэл сул тал юм уу? Их л төгс хүмүүс байх юм байна. Үндэстэй. Маш өндөр одоо критерий, цензур тавьдаг. Одоо маш өндөр шаардлага тавьдаг. Өөрийнх нь мөнгөөр хийц юм шиг аашилтай. Тэгээд их төвхтэй. Тэгээд ялангуяа одоо энэ уран бүтээлчд авралгүй шүү дээ. Маш харгас салбар байхгүй яг ингээд нэг киног л нэг жоохон л буруу болвол тэгэл тэр чигээрэл баларч байгаа байхгүй. Яг одоо хэрэглэгч болгонд л яаж хүрхүүл гэдэг бол энэ бол хамгийн том бодлого болчиход байна. Тэгэхээр одоо телевиз гэж ярих нь өөрөө уус утгагүй болчихлоо тийм. Эсвэл одоо юу гэдэг Univision ингээл нэг ерөнхий юм ярих нь уус утгагүй болчиход. Яг 802 тоот айлд яаж очих вэ? Яг наад айлч нь ямар контент гэж үзэх юм үзэхгүй юм. Яг энэ контент гэж үзэх нь үнэн юм бол энэ контенттой бүтээгдэхүүний шингээхгүй тийм. Ингээд яг тэр хэрэглэгчийг зөв бүлэглэх ядаж ихний хэлж байна те. Бүлэглээс орчвол дараа нь хүн болгон дээр очих гэдэг л нэг тийм одоо сорилтлыг тулгарчаад байгаа. Хүлээлт бодит байдал хоёрын зөрүүг ер нь яаж жоохон ойрхон байлгах вэ? Саяхан л бид нар контентийг үнэгүй үздэг байсан те. Энэ мөнгө төлөөд үзэн гэдэг энэ нэг хөвшилт тогтоогүй. Энэ нөгөө одоо тэр тийм сэтгэхгүй тогтоогүй байгаатай бас нэг холбоотой байх. Тэгээд бүх зүйл үнэгүй байх хэрэгтэй юм шиг. Энэ зүйл чи өөрөө үн цэнтэй байж эргээд контентоо өрөнгө оруулж, салбар нь өөрөө хөгжиж, чанарын сайжрах хэрэгтэй байтал үнэгүй л авах гээд байдаг. Үнэгүй авч ирсэн юм үнэтэй болгочоор тэгэл за өстой бөө шүүмшил бөө ялам хүсээд байдаг. Тэгсэн хэрнээл нэмж нэхэд байдаг. Хэрэгцээ шаардлагын талаар ярих гэхээр би бол бас тэгж бодож байгаа. Энэ технологийн хөгжсөнс болоод дээр нь интернетийн хэрэглээтэй холбоотой контентын энэ хэрэгцээ шаардлага бол маш их өөрчлөгдөж байгаа. Учир нь бид нар телевизээр л ганцхан контент үздэг. Эсвэл телевизийн сувг гэдэг ойлголт байсан бол өнөөдөр телевизтэй зэрэгцээд одоо Facebook юу байдیں۔ Гар утсаараа интернет л байвал контентыг ханаас үздэг болцсон. Ийм болохоор хүн болгон контент хэрэглэгч болцсон. Хүн болгоны хэрэгцээ шаардлага тулгуурсан контент үйлдвэрлэх зайлшгүй шаардлага нь бий болчиход байгаа. Уран бүтээлч хүний хувьд энэ талаас бол дахиад нөгөө л чанартай уран бүтээл хэр гарч байна вэ? Нэг актер хүлээлт үүсгэж үүсгчээд нөгөөдгийг үздэг бодит байдал дээр нөгөөх нь те хүлээлт үүссэн маш өндөр хүлээлт үүссэн сэтгэл санаагаар нам онох уран бүтээлүүд маш их байдаг шүү дээ. Үнэхээр тэгэхээр энэ юутай холбоотой гэхээр зэрэг бас л нөгөө мэрэгжил сургалт манай систем бол мундаг л да. Орсын системээр ингээд явдаг. Би сая бол бахархсан. Манайх ямар зөв замаар ороо вэ? Манай урлаг дахиад цэнэглэхтэй өөрийгөө боловсрлоо шүдэж өөрийгөө нүдэх тий энэ дээр илүү анхаарах цаг болчихсон юм шиг. Энэ дээр улсч бас харж үзмээр болчихсон юм шиг тий гэж л санагдаад байна. Чанараа сайн дэвшлүүлэх хэрэгтэй байна. Бид нар болсон хүчнээ маш сайн бэлтгэх хэрэгтэй байна. Тэгэх юм бол бид нар бол өөр дутаадах юм болгаа. Яг ингээд контент авч байгаа индексийг одоо нөгөө нэг ядуурлын индекс энэ төрж байдаг шүү дээ. Одоо хоол хүнсний хүртээмжтэй байдлын индекс энэ төрхөд яг тэр индексээр ингээд улс орнуудтай харьцуулсан бол манайх амар шүү дээ. Тансаг шүү дээ. Одоо манай интернетийн хүртээмжийн индекс аюу өндөр. Бүх айл нь видео сантай ч шиг тийм хотын айлынхан тал нь видео сантай болсон ч тийм. Америкт бол ингээд шууд видео сангаар кино мөн авах бол одоо л сүүлийн 4-5 жил ингээд манайх бол ингээд ер нь яг тэр хүртээмжийн талтай бол лаг хөгжсөн. Дэд бүтцийн хүртээмжийн тал дээр бол яг хотод бол ялангуяа аюу мундаг хөгжсөн. Нөгөө талаас бол дэлхийд одоо байгаа бүхэл үнэтэй киног зэрэгэл үзэж байна. Бизнес хийж байгаа компаниуд аюу зөрөгтэй алхам хийж байгаа учраас бол яг бол хэрэглүүлж байгаа тэр сонголт өгж байгаа сонголт бол аюу лаг байгаа. Тэр харамсалтай зүгээр тэрийг нөө одоо мөнгө болох энэ тэр
тэр нөгөө зохицуулалт, хууль эрх зүйн талдаа нөгөө талд нь аягүй сул талтай. Тэрнээс болоод аягүй хэн алдагдуулдаг те. Манайд бас нэг бид нар бас алдсан зүйл нь хитрхийн анханаас нь бүх зүйлийг үнэгүй өгсөн юм шиг байна. Тэгэхээр маш их контентийг тий үнэгүй аваа суртсан маш их контентийг өгөхөөр мань үнэсээ өөрсдийнх нь босод цензур айгүй дээгүүр тавигдсан. Тэгээ одоо тэрийг ингээл үнэгүй нэхэлээдэг, дахиад нэмж нэхэд байдаг. Ер нь ингээд одоо таны ярианаас сая сонсоход ч гэсэндээ ингээд IPTV олон улсад IPTV нэвтрүүлж байгаа 20 дахь оронд манайх багтаж чадсан тэргээл манай Монгол улс чинь ер нь энэ харилцаа холбооны салбартаа одоо хүн амынхаа тоотой харьцуулах юм бол маш эрчимтэй хөгжиж байгаа тий. А гэхдээ яг өнөөдрийн байдлаар олон улстай харьцуулах юм бол бас хаана явж байгаа вэ? Яг олон улсын хэмжээний үйлчилгээг хэрхэн авч чадж байгаа вэ? Харилцаа холбооны салбарт, технологийн салбарт бол Монгол баг түрүүнд нь явж байгаа шүү. За Азийн орнууд дотроо бол баг нэлээд түрүүнд явж байгаа. Яг дэлхийн хэмжээнд бол бас нэлээд дээгүүр тооцогдохоор. Ягаад гэвэл одоо 4G нэвтэрсэн улс хэдвэлээ маш цөөхөн байна тий. Тэрийг харин манай монголчууд харин сайн мэдгийм болоо да. Харин тий ийм л байх ёстой. Бид нар нөгөө хоцордог гэдэг ойлголтоор хүлээж авах гэдэг тий. Тий бид нар л одоо хоцордог, Монгол одоо хөгжөөгөө бид нар хоцорж явах ёстой гэдэг тийм нэг сэтгэл одоо сэтгэхгүй байгаад байдаг байхгүй. Яг технологийн салбар, харилцаа холбооны салбар, за контентын салбар дээр бол яг контент үйлдвэрлэл гэж хэлэхээс илүүтэйгээр одоо гадаадад тэр гадны бүх одоо киноос контентуудыг хүлээж авч үзэж байгаа энэ байдлаар бол баг нэлээд толгой зөхөн шүү. Аздаа бол нэлээд дээгүүр орно. Хүн амтайгаа харьцуулахад бол энэ чинь гар утсаа одоо барьж байгаа хүний тоо, интернет ашиглаж байгаа хүний тоо бол баг топ тавд орж байгаа шүү. Олон улсын томоохон компаниудтай харилцах хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд тэр томоохон компаниудтай уулзахад бас яаж хүлээж авдаг вэ? Ер нь ямар гэрийн даалгавартаагаар бэлтгэлээ хангаж очиж уулздаг вэ? Монголдо авчирч уулзах тохиолдолд хвчлэн нэлээд байдаг. Давуу талтай байдаг. Бидраас яг дэдиш компани гэдэг ямар үйл ажиллагаатай, ямар өнгө төрхтэй, Unitel Group ямар үйл ажиллагаатай бас тодорхой хэмжээний байр суурьтай том компани бай гэдгээ бас тэр улсууд таниулах аюул том давуу тал болж байна. Тэгээд тэр улсууд бас Монголоо таниулах хамгийн том бас завшаан тохиолж байна. Эхлээд улсаа танилцуулах хэрэгтэй байна. Манай улс бол за одоо хөгжлийн үед энд явж байна. Харилцаа холбооны салбарт ингээ хөгжсөн IPTV нэвтэрсэн контент ойны өмч ингээд ярихаар хүмүүсийн одоо нүд нэгддэг байхгүй. Тэгвэл анхны төсөөлөл Монгол гэхээр бас нэг тийм буулж өгдөг. Тэгэхээр авчираад ингээд бид нар айх таниулах гэж бас оролддог. Бид нар дангаанц одоо гэрээ байгуулад явахаас гадна Монголоо таниулъя гэж бас оролддог байхгүй. Нөгөө тал бид нар ч гэсэн очиод хөрөнгө оруулагч нартайгаа за дууцын гишүүдтэйгээ бид нар очиод уулздаг л да. Маш их очиод хурлын айлчлан тэр гадны компани соёл одоо туршлагаас маш их хуваалцах тийм уулзлууд нэлээд болтой. Тэгээд хүлээж авч байгаа байрал бидний хүлээж авч байгаа байрал бол тийм нэг ялгаагүй санагддаг шүү. Ер нь өөр компаниудтай юу? Бас Монголын компани одоо тэр зурманы MCS Unitel бол бас гадны одоо компаниудтай бас ижилхэн төвшөнд очсон гэж бол ойлгодсон шүү дээ. Очоод одоо харж байгаа хамгийн том давуу тал нь уулзч хамгийн том давуу тал нь аль үшээ сетап болцсон бизнес одоо энэ төсөлтэй одоо нэг шинэ үйлчлэгээ байгуул тэрийг яг биеэрээ очиод мэдрээд үзээд авах хамгийн том давуу талтай байдаг. Гол имэйлэр ч юм уу уцаар ярихаар ч нэг юм тайлбарлах эсвэл нэг презентац тавихаар ч нэг хийсвэр зүйлийн талаар яриад байдаг тийм. Үзэгчид бас Elon Musk-ийн компанитай яаж хамтарсан юм бол гэж бодож иж магадгүй яаж хамтарч байгаа вэ? Elon Musk гэдэг хүн чинь SpaceX-ийн үүсгэн байгуулагчтай. Тэр SpaceX гэдэг компани өөрөө энэ хиймэл дагуулыг одоо олон дахин ашиглах хиймэл дагуулын тээвэрлэгч пуужин зохион бүтээсэн юм компани байхгүй. Буцаа буугаад ирнэ гэдэг маань яаж ийм вэхээр энэ салбарт одоо олон хиймэл дагуул дахиж хөөрөх хамгийн том юу болж байгаа байхгүй давуу тал болж байгаа. Яг гэх юм бол тэнд маш том өртөг зардал байж байгаа. Нэг хиймэл дагуулыг хөөрөх зардал 100 сая доллар орчим байдаг. Тэгэхээр тэр буцаа буугаад ирж байна гэж хамгийн том өртөг чинь тэр одоо тээвэрлж байгаа буужиндаа байгаа шүү дээ. Тэр буугаад ирж байна гэдэг чинь одоо зардлыг 30%, 40% бууруулах боломжтой болж ийн гэж байгаа байхгүй тийм. Бид нар энэ компанитай бас KT Сатаар ингээд дамжаад бас нэг хамтрагч нь болоод ажиллаж байгаа. Бас аягүй баяртай байгаа. Сая очиод тэр нээлтэнд очиод бас SpaceX гэдэг компани төлөвлөлтөд уулзаад явах бас аягүй гоё байлаа маш. Тэр тутамд л ер нь Монголыг таниулж байгаа л гэсэн үг шүү. Тийм энэ бол бид нар ингэж байгаа тент энэ ингээд хөөрөх процесс аягүй том одоо бүхэл бүтэн NASA-гийн одоо тэр сателлит хөөрөх, пуужин хөөрөх төвд болж байгаа. Тэгээд
олон улсын төлөөлөгчнөр тэнд үзээд нөгөө хиймэл дагуулаа хөрж байгаа процессоо том дэлгэцэн дээр хараад гадаа балкон дээр гарахаар амдаар харагдаж байгаа байхгүй. Тэн дээр ингээд яриа танилцуулаад презентац тавихад одоо DD-ш компани Монгол захиалагч наа гэд хөрж байгаа байхгүй. Хамгийн анхны кастомер наа бас хамгийн гоё мөч байх тийм. Тэгээд яг тэрийг хэлэхэд бол ингээ өөр ирэхгүй ялцчихгүй яа огшоол явчихсан юм байна. Тэгээд DD-ш биш энэ бол яг Монголын талаар бас айгүй том сурталчилгаа таниулга болж байгаа. Үйл явдал болсон. За ингээд олон улсад гарч ингээд ажиллах гэхээр манайхан баг зэрэг өөртөө ихтэй байдал нь жоохон дутагдах гад байдаг. Хийж байгаа ажилдаа итгэлгүй байдаг. Бүр ингээд компанийнхаа үйл ажиллагаа эсвэл бүр хувь хүн нь өөртөө танилцуулж байгаа хувь хүн нь өөртөө итгэлгүй байх магадлалууд бас их гарах гад байдаг гэдэг. Одоо яг ингээд маргааш чухал уулзалттай гэсэн үед ер нь өөрийгөө яаж зоригжуулж уулзалтанд ордог вэ? Яг тэр өөртөө итгэлгүй байдал надад ч гэсэн зөндөө тулгарч ирсэн. Ер нь бол яг өөртөө итгэлтэй байх хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ яг хувь хүнтэй гэхээсээ илүү бас тэгж ойлгосон. Өөрийгөө ингээ нэг дутуу үнэлэх гээд байдаг те. Очихороо би одоо нэг Монголоос ирсэн эсвэл нэг юм жижиг зах зээл эсвэл жижиг тэдэртэй харьцуулахад би жижигхэн болоо, компани жижигхэн болоо, улс орон үндэс муутай болоо гэж аяих бодож ингэж харьцдаг байсан л да. Тэгээд явцын дунд тэр одоо айцаасаа илүү гараад одоо бол ер нь энэ ч өмнө бас энэ чинь бүтээсэн Монгол гэдэг бол технологийн хувьд урд явж байгаа юм байна. Ингээ итгэлтэй байх хэвээр. Яагаад ер нь итгэлтэй байх хэвээр мэ гэдэг би нэг түрүү нэг жишээ бас хэлгээ мартсан байна. Австралид хахад би ясаг тиймэрхүү өнцгөр хардаг байсан байхгүй. Ингээд баг болоод ажилдаг тэнцээ ингээд том одоо нэг даалгавар аваад ажиллаж байгаа шүү дээ баг болоо. За тэнд бол ингээд Канадын, Америкийн, Австралийн, Японы, Арабын ингээд айгүй олон хүмүүсээ баг болж байгаа. Би боддог байсан. За Монгол гэхээр одоо би нэг жижигчих болоо, нэг жижигхэн улсын нөхөр, нэг Аз нөхөр орчих болоо, хэл муутай гэл ингээд боддог байсан. Яг дотор нь ороод ажиллаад Монгол хүнд нэг юм чанар байт юм л. Айгүй тийм нямба, юу тууштай. Айгу махруу юм байлаа. Тэгээ юмд айгу тийм нухацтай ханддаг. Тэгээ манай 10 жилд одоо их сургуульд авсан боловсрал тэр улсуудын хажууд илүү исэн баг. Би ингээд янз бүрийн бодлого бодоод, тэгсгэл бодоод гаргаад хариуг нь маш хурдан гаргацдаг. Тэгээ нөгөөдөл хараад ойлгохгүй юу хийж ийсэ яач вэ гэдэг. Тэнгүүт нь бүгдийн задлаад ингээд ингэсэн үг гэхээр ингээд нэг тийм тэр улсуудын одоо боловсролын юу гэдэг ч юм уу нэг тийм тогтцсон бүр хитрхи ингээд одоо нэг юм байд юм шиг. Монголчууд бол илүү хурдан сэтгэдэг, илүү нихуурай. Тэгээд тэндээс би ойлгосон байхгүй. Эргээд бас ингээд яг шалгалт өгөөд байхад манай багш нар хүртэл хэлж байсан. Энэ Азийн оюутнуудыг хараа бичгтээ аягүй сайн байна. Та нар өөрсдийнхөө хэл дээр бичиж байгаа ч гэсэн нийл алдаа байна гэдэргээ те. Тэгэхээр тэндээс аягүй том итгэлийг олж авчихсан байхгүй. Монгол гэдэг одоо те бид нар ч бас босрлын хэдийг авчихсан. Ер нь яг олон улсад харьцуулах юм бол бас тааргүй байна гэдэг. Тааргүй босрлын төвшин одоо сайн юм байна. Бас аягүй нихур нэмба юм тууштай бас байж чаддсан байна гэж ойлгож ирсэн л та. Тэгэхээр одоо өөртөө итгэлтэй байдлаа бол тэгээд өөрийгөө одоо доор үнэлж болохгүй юм байлээ. Яг ажлынхын хувьд бас олон улсад ингээ харьцахад итгэлтэй байх нэг шалтгаан бол нэгдүгээр технологийн салбар бол бүх улс яг зэрэг явж байгаа гэдэг утгаараа энэ бас маш том давуу тал болж байгаа. Мөн ард нь MCS гэдэг компани байгаа болохоор бас итгэлтэй байх шалтгаан болдог бах та. Маш том шалтгаан болж байгаа. Технологийн хувьд Монгол энэ зэрэгцээд явж байгаа хажуугаар очоод бид нар пич хийгээд төсөө танилцуулаад хамтарч ажиллах санал тавихад MCS гэдэг одоо манай толгой компани MCS манай толгой компани Unitel Group одоо энэ 4G нэвтрүүлсэн ийм зүйлүүдийн төслийн ард гарсан MCS гэдэг бол одоо Монголдо одоо томоохон том групп компани те Shangri-La нэвтрүүлсэн Coca-Cola байна. За ингээд том брэндүүд дуртаад ирэхээр хүмүүс бүгд вау та Shangri-La байдаг юм уу? Танд Coca-Cola байдаг юм? IPTV нэвтэрсэн юм бүгд ингэж хүлээж авдаг. Тэгээ би зургийг үзүүлдэг бүр ингээд одоо тэр хүлээж авч сэтгэхгүй бол одоо баг өдөрч шиг ингээд шууд 360 иргэдэг. Тэнд бол MCS-ийн одоо бүтээн байгуулалт хувь нэмэр бол маш том түлхэж болж байгаа. Тэгэхээр төсөлөхийн өмнө одоо тэднэртэй өөрсдөө хэрэгжүүлж байгаа ажлуудаа бас презентац сэлбэрээр танилцуулдаг тийм. Тэрийг өөрөө л бэлдээ танилцуулга юм. Тийм өөрөө л бэлдээ танилцуулна. Бизнесээ хийх гэж байгаа төслөө илэрхийлгээд ер нь юун дээр анхаарахаар байна? Яг гоо гадны одоо үзэсгэлэнгийн армаг конференц уулзалтуудад нэлээд явдаг л да. Тэндээс ч бас анзаараад хардын гадны улсууд өөрсдөө улсыг ингэж танилцуулж байна. Төслөө ингэж танилцуулж байна. Тэр улсуудаас мэдээд маш их санаа авна. Дуурайж презентацийг хийн. Тэгээ YouTube-ээс аяг презентац үзнэ. Ингэж ярьд юм байна, тэгж ярьд юм байна, ингэвэл зүгээр юм байна гэд явна. Тэгэл суралцаал явж байна дөө.
Таны хувьд бас программист мэргэжилтэй байжгаад за мэргэжлээ солиход мастраараа бизнесийн удирдлага мэргэжлэр Австралид сургууль төгссөн нь ер нь бас сайн менежер болох суур үндсэн болсон байх та. Гадаадд очиод бас нэг өөрийгөө сориод тэр чинь гадны улсуудтай баг болж их ажиллаж идэг. Тэр хүмүүсийн гаргаж байгаа эмоц, тэр хүмүүсийн одоо юмд хандж байгаа байдлын талаар ойлголт аван. Дээрээс нь багш нартаас маш их юм асуун. За гадны олон улсын бүх компаниудын яг бодит тэр амьдралын жишээн дээр дандаа хичээл заагдаж идэг учраас илүү амьдралд ойрхон байдаг. Хамаг орчин өөр, цоо шин нөгөө технологийн, техникийн энд ажиллаад үтцсэн техникийн хүн чи очихоор бизнесийн удирдлага гээл бүх юм англи хэл дээр тэгээ бизнесийн одоо миний өмнө хижээс сонсож байгаагүй те тэр хичээлийн талаар яриад ингээд орой авчих чинь бол тис хөндлөн, тис өөр юм. Тэнд бол ер нь одоо их чаленж юм өөрчлөгдсөн. Гэхдээ чаленж юм байсан, хэцүү байсан. Тэрийг даваа гарсны дараа бол би эргээд одоо өнөөдрийг харахад бол хамгийн зөв болох нь тэнд явагдсан юм байна гэж боддتي. Тэгээд ажил дээр гараад ингээд тэр чинь өнөөдрийг болтол янз бүрийн одоо аль том жижиг олон төсөл компани одоо хуралдаан шин төсөл рүү орох. Ингээд тэр болгонд эргээд дандаа миний тэнд сурсан юм эсвэл миний нөгөө одоо техник суурьтай дээр нь бизнесийн одоо тодорхой хэмжээний мэдлэг хөрвүүлэх гэсэн тэр зүйлээр хамгийн чухал юм байна гэж боддتي. Хичээх болсон шалтгаан гэж байдаг. Танд байдаг уу? За тэгээд тэнд чин бол одоо бас их юм ийсэ би чинь очиод нөгөө сургалтын төлбөрөөр бас нэг тодорхой хэмжээгээр төлөвлөх оролдоод 8-9 сар ихтэй бас тэр чинь монголчууд л сайн бүгд ингээл ажил хийх ёстой болдог. Тэгээ сургуулийн хажуугаар би машин угаажсэн л та. Машин угаалгын газар нэг том супермаркетын доотлын юм андерграунд парк юм байдیں۔ Тэнд өглөө тэгэл 8-5 болтол машин угаачаад 6-аас хичээлдээ суудаг байхгүй. Мастер болохоор хайцсан гайгүй. Хичээлүүдэд дандаа орой тавьчихдаг. Тэгэл 6-аас очиж хичээлдээ суудаг. Бараг өдөрж ингээл машин угааж байгаа л тэгэл 5-аас тараал машинаа унаал нөгөө юу руу явдаг. Нэг иймэрхүү амьдралын маягаар бол 2 жил хэртээ явсан. Машин угаах бас жоохон хэцүү ажил байсан баг тий тухай. Өдөрт энэ чинь 30 гаруй машин угааж байгаа юм шиг. Ер нь гадаад сурсан залуучууд маань их тийм шахуу хөтөлбөртэй, шахуу цагийн хуваараар ажиллаад тэр нь өөрөө айгүй амьдралынхын тийм зөв дадал хэвшил болчтой юм шиг байна. Тэгээ ирээд ажиллахдаа өөрийгөө ингэж шахаж чаддаг, ажлынхаа зөв арга барилыг олцсон байдаг. Гэхдээ би нэг зүйл ажилласан хүн завгүй байх тусам одоо машин угаагаа тажуугаар хичээлээ хийгээд тэр чинь өөрөө хоолундаа хийн, маргааших юмдаа бэлдэн. Ийм байх тусам ихийг амжуулт юм байна. Тийм байх хугацааны эхний 2 семестр миний одоо дүн болов маш сайн байсан. Маш сайн байсан. Би бүр анх очиод хил муу, дээрээс нь завгүй байгаа машин угаад ингэсэн ирнэ маш сайн байсан. Сүүлийн жилдээ би машин угаач байсан, хил сайжирсан, арга ивэн олоод ихсэн ирнээд одоо дүн өмнөх жилтэйг харьцуулахад буурч байгаа байхгүй. Тэгэхээр бид нэг юм ойлгосон. Хүн аюул том хариуцлагыг ухамсарлаад завгүй байх тусмаа өөрөө өөрийгөө дайчилт юм байна. Монголд хүн ингэж байгаад одоо нэг хайр цаглагдмал нэг орчинд байгаад хахаар ерөөсөө тэндээсээ гарч чаддгүй. Ерөөсөө яг тэндэл би байх хэвээр өнөө маргаашийн асуудалтайгаа ингэж явсаар агаал нэг мэтгэл маш удаан цаг хугацаа өнгөрцөн байдаг. Хүн нэг ингэ орчноо солиод би тэнд очсноор юу болсон гэхээр аюул том хариуцлага шууд өөртөө буугаад ирж байгаа байхгүй тий. Би тэнд өөрөө амьдрах хэвээр өөрөө бас амьдралаа өртөг одоо зардлыг өөрөө даах хэвээр. Тэгээд дээр нь тэг сургууль чинь бас сурах хэвээр, төгсөх хэвээр, диплома бичих хэвээр гэдэг чинь маш том хариуцлага буугаад ирэхээр хүн нохоо амртаа өрөхөөр усч гэдэг шиг яг очихоор л тэгэл ерөөсөө хэдий урт ажилласан ч гэсэн дахиад өөртөө цаг гаргаад маш их суугаад хичээд юм байлаа. Монголд ирээд одоо тэр нөгөө хэмнэлээ бас алдчих гад ч тийм Монголд ч одоо яа их орнд байгаа. Уучирч байгаа, назарч байгаа нөгөө найз нөхөд олонтой тэгэл тэгэхээр хүн нэг тиймэрхүү орчинд ороод өөрийгөө сориод бас нэг юм чаленж бас нэг орчноо солиод ингэх нь айгүй том бас тийм бай юм шиг байна тийм өөрчлөлт юм шиг байна. Та гурийн яг одоо амьдралдаа хэм үү эсвэл яг хийж байгаа ажил салбартаа хамгийн туршлага хуримтлуулсан ажил тэр ажлын ард ямар сорилтыг давж ямар туршлага хуримтлуулж нэг тийм итгэлийг олж авчихсан бай өөртөө итгэх итгэлийг тийм түүх яриулмаар байна. Зөндөө сорилсон барс цэхэрлэг үүдэн сугаас хавлал. Ингэж л яаж суугаад идэв юм те. Одоо л яг надад сорилтууд тулгарх юм шиг байна. Яг тэгэхээр би сая өнгөрсөн 10 жил яг нэг компанид ажилласан. Тэгээд нэг л юм хийсэн. Нэг л юм гэдэг нь
контент медиа бизнесийн салбарт ажилласан. Тэгээд өөрөө дуртай байсан болохоор тэгэл нөө дур эзнээ голохгүй гэж тэгэл яваал гэсэн юм шиг байна л та. Тэгэл яваал гэсэн. Тэг бүр анх нэг сургууль тогтоол тэгэл сонирхол тэгэл уул нь миний ч нөө яг сурж исэн мэргэжил болохоор програм хэмжээ инженер тэр чиглэлээр сурдаг ус. Тэгээд энэ сонирхлоод байгаа ингээ өөр тийш яваад гэсэн. Одоо бол яг харин илүү яг өнгөрсөн хугацаанд сурсан одоо туршлага өөрөө зүгээр ашиглах тий. Тэг хүмүүстэй илүү одоо нэгтнэмбаа харилцах тий. Тэгээд санхүүгийн хувьд илүү сахилга баттай байх гэдэг. Яг нөө одоо ч би нөө толгой компанид үрдэрхэж нөө хөрөнгө оруулагчийн өмнөөс хөрөнгө оруулагч төлөвлөх гэдэг байр суурь шал өөр болчихоор бас мөнгөнд харам болж байна. Тэг илүү нөгөө нэг тийм их олон сорилттой ер нь тулгараад эхэлсэн. Тэгээд сүүлийн нэг 2-3 жил бас их комфорт зонд орсон. Ерөнхийд тийм тэгээд одоо л яг сүүлийн нэг хагас сар бас яг л буцаад нөгөө тэр нөө юу гэмт 22-тай байсан 21-тэй байсан үеих шиг буцаад аягүй тийм догдлоод хүн чинь нэг юм ажил хийх амжуулахын өмнө нэг догдолтой шүү дээ. Өнөөдөр тэр хүнтэй уулзчихвал яг тэгэндээ ч гэдэг юм ингээд нэг аягүй тийм нэг талаас од юу гэмтэй нэг тийм илүү амбицтай болж ин гэх юм уу те. А нөгөө талаас яг энийгээ дагаад бас яг өдөр тутам одоо жижиг гэхгүй олон сорилттой тулгарч байгаа. Анх ажил дээр гараад гэх юм уу эсвэл яг одоо News Manager үүсгэн байгуулсны дараа санаанд байгаа хамгийн том бэрхшээл нь юу вэ? Хамгийн нэг сонирхолтой жишээ нь би огт арх хамсдаггүйсэн. Манай одоо аав яв өөд өгсөн амлалт огт арх хамсдаггүйсэн. Тэгээд телевизийн захирал болоод босрал телевизийн захирал болохоор болоод очиод байжсэн чи оройн тог тасалчдаг юм. Манай телевизийн тогийг бид нар үндэсний телевиз акшнд байсан. Тэгээд одоо яаж ч хийчих гэж энэ үндэсний телевизийн манай телевиз төрөөсө төлөөг удацсан. Тэгээд мөнгөө нэг төрөөсө төлөхгүй бол тог тасалчтай. Тэгээ үндэсний телевизийн захирлыг одоо нэрийг хэлээд яхаа нэг захирлын өрөөнд орж гуйгаад тэгсэн чинь бас яг тэр телевизийн нэг ойн арга хэмжээ таарад. Тэгээ би өөрөө нэг бас нэг бэлэгтэй тэр чинь нэг шилбэн найх гадаа. Тэгээ нэг бэлэг барьц. Тэгээд орсч хүлээж авдггүй. Тэгээд нэг найз дээр нь очиод тэгээд чинь хоёлоо хүлээнгээ одоо авчирсан юм чи ууйдаа. Тэгээд тэгэхэд анхыг архиулсан. Хамгийн анх архи амс. Тэгээд би нөгөө ажлын шаардлагаар байсан. Телевизээ цогоо 2 цагийн дотор залгуулна л гэдэг зорилготой өрөөнөөс гарсан. Тэгээд тэгэхэд би яг дотроо бод аюу олон бодчихсон. Одоо энэ архийг ер нь яах хэвээр бол гэл аюу олон талаас нь бодж бол тэгэл уусан л да. Тэгэл уусан даа. Ер нь тэгээд тэрнээс хойш ер нь уусна. Үгүй яах. Тэгэл мэдээж одоо тэгтээ нэг бас тэг чудлаа яриад явах. Ажлын шаардлагаар. Ер нь шаардлагаар ер нь уух хэрэгтэй юм шиг байна. Эрүүлтэй ажил ярьдаг гэдэгт би өргүүлж итгэдэг. Ер нь тийм хандлагатай. Аюу олон юм давхсаж байна. Одоо хөрөнгө оруулагч нь гайх шүү дээ. Өглөө нэг нөхрийг захирлаар томлоо явуулж оройн телевиз нь гарахаа болчихсон. Ер нь контентын бизнес өөр айгуу тийм юу юм бэ? Нэг тийм барьцгүй те. Одоо яг үнэлэмж одоо үнэлэмж гэдэг нь үнц нь бол мэдээж байгаа. Яг энэ кино тэдээр бүтсэн эсвэл тэдэн төгрөг байх хэрэгтэй гэдэг. Эсвэл энэ суугийг гэрээ байгуулаад тэдээр авах хэрэгтэй гэдэг тийм одоо нэг тогтсон үнэш байдгүй шүү дээ. Тэгэхээр бид нар тэрийг одоо гэрээ байгуулаад авчираад нөгөө Монгол хүн үзэхгүй юу энэ одоо эргүүлээд нөгөө мөнгө олж авч чадахгүй хөрөнгө оруулалтаа нөхөхгүй гэдэг контент болгоны гэрээ байгуулалтын арал аюу том тийм айц тэгээд эрсдэл сорил явж исэн болов гэж бодчих. Анх бас нэг Холливуд Монголд гээд 6 студид гэрээ байгуулаад чинь бас баггүй хэмжээний хөрөнгө оруулалт мөнгө зарж байгаа байхгүй. Тэгэл тооцоо ягаал ингээд 4-5 жилийн дараа нөхөх юм байна гэдэг. Тэгэл анх тавиал ингээд үзэл явах чинь тэр чинь бас яг нэг тогтсон өндөө өгөхгүй байгаа шүү дээ. Бас нэг төлөвжсэн те. Тэгэл аюу том сорил байсан. За өнөөдрийг харахад бид нар тэгээ нэг тууштай байсны үндсэн дээр бас харьцангуй бас гайгүй тогтвортой ажиллаад эхэлчихсэн том сорил байж байна. Давсан сорил байж байна. Дэлхийн нийтийг байлдан дагуулагч Холливуудын их баатруудын эзэн Warner Bros, Universal, Walt Disney, Paramount Pictures-тэй Unitel Group түүхэн гэрээг үзэгдэж албан ёсны эрхтэйгээр шилдэг телевизийг Univision IPTV таны гэрт авчирлаа. Univision. Би бас яг барц зэрлэг аюулсаа ойлгоод байгаа. Яагаад тэгэхээр аюу том бооцоо авахгүй юу? Маш том бооцоо. Тэр чинь одоо энэ хүн өөрийнхөө карьерийг болон компани бооцсон тавьж байгаа байхгүй юу? Би бас анх MBA гэдэг юм аавь гэдэг. Тэгээд бас зөрөгтэйс боош. Одоо чадахгүй хөө тийм шийдвэр гаргаж байна. Контент болгон чи өөрөө юник болчиход байгаа байхгүй. Цорын ганц болчиход байгаа. Бид уран бүтээл дээрээс яг адилхан байхгүй юу? Бид нар тайзан дээр гараад жүжиглэн заяа. Амар гоо жүжиглэж байгаа байхгүй юу? Өөрт нь эвтэйх.
Ямар гоё үнэмшилтэй, ямар гоё тоглож байгаад тэр нь үзэгчд очиагүй. Ямар мангар худлааж үзэлтэй юм бэ гэж очиод байдаг. Тэнгүүд бид нар нэх сонио худлаа ингээл найруулагч хэлээ. Гэхдээ наадгаа чи ингэж гэлтэй. Гэхдээ надаа эвгүй шүү дээ. Чи нэг эвгүй те. Хийхэд өөрт эвгүй мэдрэгдээд ингээд худлаа юм санагдаад зүгээрээ гусчгаа гэж гусаал тэр нь үзэгчдэд амар алга аваад уйлж ингээл. Тэгэхээр бас төстэй байгаа зү. Уран бүтээл болгоныг бид нар дандаа тийм боцоод явах маягаар шийдвэр гаргах юм шүү дээ. Хүн үзэхгүй гэдэг мэдээ зах зээлээ судлан тооцоо судалгаа байна. Гэхдээ нөгөө кино амжилттай болох уугүй гэдэг яг уран бүтээл гарсныхаа дараа дандаа бид нар тэр урчилж мөнгө оруулж байгаа. Тэгэхээр аюу тум сорилуд байдаг. Контент болгон сорил. За миний хувьд за одоо л эхэлж байна да. Одоо би нэг юм кино төсөл хэрэгжүүлж байна л да. Тэгээ ламсрангай хөрмөр найрагл хүн болгоо мэдэх байх. Бид 10 жил тагтал уран зохиолын хичээл дээр цээжлүүлэл ингээд үзсэн. Бидний үеийнхэн бол баг бүгдээрээ цээжээрээ мэднэ. Энийг би кино болгоод кино зохиолж бичээд Орос, Казахстан, Хятад, Америк улсууд хамтарч хийж байгаа юм. Тэгээд энэ дээр л одоо жинхэнэ бид нар хаана алхаж гიშгээд байна вэ? Бидэнд юу дутагдaltaй байна вэ? Бид нар хаана алдаад байна? Юугаа анзаарна? Бидний болж байгаа давуу тал маань энэ юм байх шүү гэдэг нь одоо их ойлгож, цэгэнж, дүгнж ажиллаж эхэлж байна. Тэгэхээр мэдээж сурах юм ашиг байна. Өмнө би зүгээр жүжиглээл амрал ажилтай сайхан найруулагч юм байна. Одоо жүжиглээд тэгээд найруулах юм өөрөө? Ерөнхийдөө бол би өөрөө найруулж байгаа. Тэг яг энэ хөрмөр найруулгыг кино зохиолгож би өөрөө хийсэн. Өөрөө найруулж байгаа, продюсераар нь ажиллаж байна. Тэгээ гадагшид хүмүүстэй харилцаж байна, ярилцж байна, уулзаж чирч ингээд ерөөсөө яриул ингээд барагдахгүй. Энэ бол миний амьдралд мартагдахааргүй. Тэгээ ядж байгаа энэ чинь түүхэн кино. Тэгээ энэ утгаараа юм уу маш олон зүйл зэрэг давхцаж байна те. Төлөвлөгөөгөр хизээ дуусгах төсөл. Ерөнхийдөө бид нар нээлттэй 19 он тоглолцоод төлөвлөчээд байгаа. Стандартын араас бол илүү зөрөгтэй бизнес хийж болж байгаа тийм. Одоо жишээ нь бид нар тэрэнд л хүрэндээ гэсэн юм. Тийм яг бол түүх байгаа учраас чинь ерөнхий стандарт нь 10 минут тогтодог чинь тийм. Одоо юу гэдэг нь шинэ гаднаас формат аваад шоу хийвэл ингэдэм юм байна. Үнэтэй хийвэл ингэдэм юм байна. Хямдхан хийвэл ингэдэм юм байна гэл ингээл тийм. Ерөнхий стандарт нь тогтцохоор ингээд нөө бидний ярьдээс Монгол боломж байна гэдэг. Тэр бол нөө нэг талаас бас Монгол стандартгүй байсан юм. Одоо ямар ч ажил ТV нэгдсэн одоо тийм. Тэр нөө Hollywood boxing Google-тэй кино тавихгүй бол баларна шүү дээ. Гэртэл дотор бөөн зодон болно шүү дээ. Одоо чинь би нэрлэж мэдэж байгаа. Ямар ч кино байсан наацх нь өнгөн тийм байх хэрэгтэй тий. Ядаж л ийм байх хэрэгтэй. 10 жилийн өмнө бол сайн кино хитэн төгрөгийн өртгөр босгоо сайн кино. Одоо тэр стандартын дагуу. Сая бид нар CCTV-гийн урилгаар манайхан нэг сая сар хагас 2 сарын өмнө нэг хамтарч кино их судлаар явчихад байна. Бид нар бүрэн 2 жилийн өмнө Сорхогдсон хатны тухай одоо Монголын дөрвөн их хааны ээжийн тухай зохиол захиалж бичүүлээд их үнэтэй тэр 4-5 түүхчдийн тэр орол айгүй үнэтэй зохиол бичүүлээд тэгээд өвөр Монголын одон төлөвлөсөнд хамтарч явна гэж явсаар байгаад сая CCTV-д очиж зохиолоо хятад хэл дээр уншуулж ороод ингээд яасан чи тэд нэр ингэж нэг ангийн доотлон $2 сая хийнэ гэж. Зөвхөн нэг ангийн. Зөвхөн нэг ангийн. Тэгээд би болохоор 40 анги киног $2 сая багтаач гээд мөнгө гоогаад очсон байхгүй юу? Гэсэн чинь нөгөөдөл чи намайг чи биднийг коллектгч яах гэж байгаа байхгүй. Яагаад гэсэн чи бол стандарт нийцэхгүй тийм үндэслэлгүй зардал яриад байна. Би болохоор ингээл би бол гол дүрээнийг 50 саяар авчин энэ тэргээ тий. Тэнгүүд нөөч чи ойлгохгүй наа чи юанаар хийдэ ингээд тий тэнгүүд би ойлгохгүй. Танаа ус жижиг ус гэхдээ тий. Ингээд тэг ингээд стандарт зөрчгөөр чин зах зээл зөрчгөөр чин итгэх болчт юм. Яг бол манайхан мэдэх болчих жоох. Тэнгүүдээ ингээд намайг нэг өөрийнхөө том хайрцаг руу авчирч хийх гээд. Тэгэхэр ч угаасаа тий тэр чин хэдэн зуун мянган зүрх дахны зүрхтэй юм чинь тэгэл ерөөхдөө тэгэл хараад үлдчихэж байгаа юм л да тий. Австрал бизнесийн удирдлагаар сураад ирсэн. Тэгээд яг ингээд шинэ төсөл хариуцаад авах гэхээр заасан зүйлээс нь өөр байдаг ч юм уу. Монголын бизнесийн орчин өөр, компанийн нь одоо төсөл хэрэгжүүлэх арга барил нь өөр ч үгүй юм уу. Тэгээд юу толгорч ирсэн одоо бэрхшээл гэх юм уу. Зөндөө толгорлоо яах вэ? Тэг чин би чи Австрал төгсөж ирээд шууд л ажил хийх. Хэвээ ер нь бизнесийн компани бас нэг тодорхой хэмжээний менежерийн түвшний ажил хийх хэрэгтэй гэл бас нэг өөрийгөө нэг тодорхой түвшинд авчирсан гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэл
олон компаниар сандсан л да. Тэгээд яг тэрний нэг нь бол MCS байсан. Би MCS-ийн соёлыг угаасаа өмнө мэддэг байсан учраас энэ компанид орох нь зөв юм байна гэдэг. Тэгээд тэр үед Innovation компани байгуулагдчихсэн. Яг IPTV гэдэг юм Монголд байхгүй. IPTV-ийн төслийн талаар дөнгөж яригадаад явж исэн үедээ. Тэгээ би тэр үед Innovation анх төслийн багт нь орж ажиллаад яг энэ IPTV-ийн тендер одоо контент юу гэдэг бүхэл юм дээр нь бас багийн нэг гишүүн болоод ажиллаж ирсэн. Тэгээд би чинь нөгөө тэнд өөрийгөө нэлээд гайгуулсан гэж бодоод байгаа шүү дээ. Гэтэл чин тэнд бол бүүн онлоо байхгүй. Бүүн бодлого. Энд яг амьдрал дээр ирээд яг амьдрал дээр одоо том төсөл тэр үед бол IPTV өнөөдөр би боддیں۔ Маш том төсөл дээр бас ажиллаж ирсэн. Шууд ажиллаад ирсэн юм байна. Тэр үед бол ингээд бас өөрийгөө гайгүй гэж бодож ирсэн. Гэтэл нөгөө ойлголтын зөрүү гэдэг зүйл одоо би мэдж байгаа байхгүй тий. Тэгээд маш том төсөл дээр ороо явцсан. Би баахан онлын мэдлэгтэй баахан одоо онлоор явцсан. Энэ дэрэнгүүчийн амьдрал дээр нюансууд бизнесийн нюансууд маш их байгаа шүү дээ. Нөхцөл байдалтайгаа уялдаад маш өөр зүйлүүд байгаа. Нэг тийм проблем тулгарсан. Хоёр дахь проблем нь яг би нөгөө анхнаасаа л контент хариуцаад эхэлсэн. Тэгээд оюуны өмчийг тэр үед чинь IPTV-гийн одоо гол давуу тал гол одоо ялрах зүйл бол энэ оюуны өмчийг 100% эдлэх хэрэгтэй. Гадны одоо бүх сугуйтай аль биесны хэрэгтэй гэрээг нь байгуулад хүрэх хэрэгтэй гэдэг л ганц том баримтлах зарчим байсан. Тэгэл одоо юу гэдэг нь HBO гэл энийг хинтээ гэрээ байгуулах вэ хаашаа хандах вэ гэдэг чинь тэгэл ерөөсөө тас харангуй гэж байгаа юм чинь бүрхэг. Тэгэл хамгийн анхны хийсэн алхам бол тэгэл одоо HBO сувгийн вебсайт руу ороод нэг контакт ас гэ байдаг шүү дээ. Тэр рүү ороод мэйл хийчих жоохгүй Монголоос ингээд ийм гэл хариу ерөөсөө байхгүй ингээл бүх суугаар байна. Ямар ч хариу тагчиг тэгэл за одоо яана гэлээдэг нөгөө манай IPTV-гийн лонч өдөр болох гол байдаг. Манай нэг захирал хэлжсэн. За яг хөө ингээд техник механик бүх юмыг та нар бэлдээд дуусна да. Яанда наа контент чинь яанда хэнийг нь олж гэрээ байгуулна да. Би наатах чинь ямар ч үсэн барьж авч аль нэг компанид гэрээ хий. Тийм нэг осны үзээрээс барих хэвээр. Тэгээд яг хөө хамгийн анх нэг Хонконгийн нэг үзэсгэлэн ярмаг болтын контент үйлдвэрлэгч нар контент худалдаа авагч нар цуглаад нэг юм уулзалт хийдэг. Тэнд би анх удаа очиод бас төлөөлөлтөнд очиод уулзж ирсэн л та. Тэр бол яг хамгийн анхны миний нэг контент гэдэг зүйлийг яг үзүүрээс олж барьж авсан. Тэр бол гадаадын сувгууд байсан. Тэр үед чинь бас Монголд гадаадын сувгуудыг аль биесний эрэхтэй гэрээ байгуулад авна гэдэг чинь бол энэ маш томоохон ажил болж байгаа. Ажил дээр нь анхны болохоор. Тийм компаниуд тэрийн болгон хийгээд байдгүй байсан. Үзэгчид үнтэй контент гэж юу юм баг контент гэдэг үг анхудаа байшиж эхэлж ирсэн юм шүү дээ. Төлбөр төлөө үзэх ёстой гэдэг тэр сэтгэхгүй одоо энэ майндад суугаагүй байсан үе. Тэгэл тэнд очиж гэрээ байгуулад явсан. Монгол гэдэг талаар чинь тэр улс очин бүр ямар ч ойлголтгүй байгаа юм чи тэ. Энэ хэдэн хүн амтай хаана байдیں۔ Яа тэ ингээл тэндээс бас хэдий одоо танад бараг IPTV байдаг юм уу? IPTV байдаг юм уу гэж тий. Тэр бас IPTV байдаг юм уу гэж асуужсэн. Монгол бас тухайн үедээ өөрөө IPTV анхны нэвтрүүлсэн 19 дэх орн билүү болж исэн дэлхий дээр. IPTV гэдэг технологич өөрөө маш шинэлэг тэгээд маш их хөрөнгө оруулалт шаардсан. Дээрэс нь одоо газар доорчин том дэд үтцэн маш том хот байгуулсан байгаа шүү дээ. Тэгээ тэрийг хийнэ гэдэг бол тийм баггүй ажил нүсэр том ажил л да. Тэгэхээр 18 дэх билүү 19 дэх орн болж орж исэн. Тэгээд ингээ очиж хэлэхээр нэг талаараа гайхдаг. Нөгөө талаараа зах зээлийн сонсоод нөгөө жижиг юм ингээ ботхоор ийм жижигхэн байж ийж тэгээ юм хөгжөөгөө орон байж ийж тэд нар өөрсдөө хаана гэдгийг ч мэдэхгүй байж та нар яаж IPTV гэж байгаа ингээд тэр үед бол итгэл үнэмшлэл тэр усуд маш бага байсан л та. Тэгээд өнөөдрийн түвшнээс ингээ харьцуулахад бол одоо бүгд л Монголын талаар бол маш сайн мэддэг болсон. Өөрсдөө ирээ гэдэг болсон тийм. Би бол ингээ араас нь хөөгөөд явдаг байсан бол одоо өөрсдөө ирээд баг уулзах хамтарч ажиллая олон талаар тийм. Нэг 8 гээл босоод 8 акс гээл гараал явжтэй. Орой бол нэг 12-аас 1-ийн хооронд унтчих. Самбар дээр бичээд орхихдээ яг үнэхээр priority өндөртэй ажлуудыг самбар дээр заавал бичээд. Хамгийн шилдэг арга гэвэл төлөвлөлт гэж хэлмээр байна. Маш сайн төлөвлөх хэрэгтэй, бодох хэрэгтэй, локер харах хэрэгтэй. Шууд шүүрч аваад юу ч төлөвлөөгүй барьж аваа хийх юм бол маш олон алдаа мадаг гараад нөгөөдгөө эргүүлээ засаад ингэсээрээ л эцсийн дүндээ нөгөө нийт хугацаа маань алдчих гад байдаг учраас нaan сайн төлөвлөж байгаа бол өндөр тутам бол энэ зэрэг сайн гономыг уншсан Alibaba, Jack Ma-гийн тухайн ном уншсан. Хамгийн сүүлд бол энийг уншиж байгаа. Зүгээр
Номыг яг нэг уншаад тавьчих гэхээсээ илүү заавар харан дахиад ихнээс нь ингээл нөгөө нэг жишээ юу вэ гэдэг дахин унштай. MCS Academy гэж байдیں۔ Академи гэж. MCS-ийн бүхэл одоо ажилтнууд, захирлууд, бүх төвшний хүмүүс суудаг тийм дотоодын сургалтын том бааз юу байдаг. Хамгийн сүүл би нэг 4-5 хоног MCS-ийн захирлуудын бас нэг тийм сургалт байт юм да. Эпизод гэдэг. 1 2 3 4 гэдээ явчихдаг тийм. Ангиуттай тэр чинь бас тийм яваад байдаг. Миний хувьд яг 2-ын төгссөн байгаа. Одоо цаана 3 4 гэдэг ангиуд үлдэж байгаа. За амралтын өдрөөр яг фитнестэй л явна. Тэгээд илүү гэртээ одоо сакс үзэл байх сонирхолтой одоо сакс үзэн чинь бас нөгөө инвижн өөрийнхөө үйлчлэгээний үнэн хэрэглэгч видео сангаасаа кино төрөөс ч үзэн. За сажуугаар нэг жоохон бөмбөр сонирхтой бөмбөр тоглох сонирхолтой те тэрийг бас сурах гэж орлоо. Манай бүх захирлууд менежментийн багийн гишүүд одоо хамтарч ажиллаж байгаа гадны агуулгууд би тэр болгоныг яг ментор гэж хэлмээр байна. Одоо жижиг жилчүүд гэлтгүү, томч гэлтгүү уулзалтууд төсөл нэг гишүүн болоод ороход нөгөөсөөдөөсөө суралцж яадаг. Захирлуудаасаа маш их үлгэр дуураал авч яадаг. National Geographic-ийн нэг одоо янз бүрийн авиа компаниудын онгоцнуудын талаар нэлээд сонирхолтой бас. Онгоцны техник хоббит байна. Онгоцны одоо нэг кокпит гэж нэрлэдэг онгоцны одоо жолооч нарын суудаг бүхээг нь суугаад хамт нисч хөөрч буухыг хүсдэг шүү дээ. Энэ бол амьд хөгжим илүү сонсдог. Би ойрын үед бол яг компаниудыг ингээ хараад тахаар илүү сүүлийн чинь big data гэж ярьдаг болсон. Data mining гэж ярьдаг болсон. Хамгийн эрэлттэй одоо ажлын 10 байр одоо ажлын байрны нэг нь data scientist буюу орчуулахаар жоохон юу сонсогдоод байгаа. Data шинжлэх ухаанч гэдэг өгдөлтөөр дандаа тулгуур шийдвэр гаргадаг. Тим 10 хамгийн эрэлттэй ажлын байрны нэг data scientist болсон байна. Ирэх 10 жил data mining, big data, датагаа боловсруулаад тэн дээр шийдвэр гаргаад явж байгаа компани хамгийн одоо амжилт үзүүлэх компаниуд болох нь тодорхой болчихсон байна. Ийм үед одоо тооцоо судалгаа илүү тэр одоо хэрэглэгчдийн юу үздэг те бүх тэр одоо датагаа боловсруулаад тэн дээр шийдвэр гаргах тэр логик сэтгэлгээ тэр зүйлийг л их сайн хөгжүүлэх зүг юм байна даа л гэж. Тэр тал руугаа бас их хөгжүүлэх гэж оролдож ном сонирхол уншаад тэр ер нь боддог болчиход байгаа сүлээд. Тэгээ би бол өндрөөс хайдаг бас. Тийм өндрөөс хайдаг гэсэн сая тэр нэг нөгөө Флоридад явж байгаад Америкт нөгөө энэ сателлит хөрвөлттэй холбоотой явж байгаад нэг юм одоо Grand Canyon гэдэг байт юм аа. Амар өндөр уулны дээр их өндөр уулны дээр ингээд юу засцсан шилэн юм тавцсан засцсан байлаа. Тэгээ тэн дээр явах гэсэн чинь бол ер нь тэгэл хамаагүй сосчоод ингээ өөрөө ирэхгүй хөдөлж чаддаг юм байлаа. Уул нь ихлэ бэлдэж билж гарч байгаа байхгүй. За эн чин зүгээр шилжтэй хизээж унахгүй хизээж яахгүй гэсэн юм тэгэл яг гიშгэнгүүтэл ингээ хамаагүй барьчтай юм байл. Энэ нэвтрүүлэг маань бас яг одоо оны төгсгөл гарч байгаатай холбоотойгоор бас DDH компани маань өнгөрсөн хугацаанд ер нь ямар томоохон ажлын ард ямар томоохон төслийн ард амжилттай гарсан бэ? Одоо хэмэл дагуулыг хөөрөх процесс өөрөө 2 жилийн хугацаанд үргэлжилсэн. Бид нөгөө компанитайгаа захиалгаагаа одоо ямар хуу спек одоо үзүүлэлттэй хэмэл дагуул хөөрөх маш их бэлтгэл ажил юм. Энэ бол хамгийн том төсөл одоо ч үргэлжлээд явж байгаа. Тэр 17 онд аймгийн төвүүдийн телевизүүдийг малчсаа төрөж өгсөн хамгийн том төсөл байж байгаа. Орон нутгийнхан бол аймгийнхаа телевизийг их үзэх дуртай байдаг шүү дээ. Тийм байлаа. Тэр бол маш их анзаарэгдэж байгаа. Яг өнгөрсөн 2 жилийн хугацаанд илүү DDH менежментээ сайжруулад за одоо олон улсын санхүүгийн стандартын дагуу шинэ контент, шинэ үйлчилгээ маш их ажил хийсэн л дээ. Тэгээ энэ жилээс эхлээд бас нэг ребрандингийн том ажлуудыг явуулж байгаа. Тэр шинэ лого, шинэ өнгө төрх, шинэ салбартайгаар эхлэж байгаа. Тэгэхээр томоохон 3 төсөл бол яг энэ хугацаанд сайн гурлаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань бас сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танд болон компанийн хамт олон цаашдын ажлуудад амжилт хүсье. За баярлалаа.